Өглөөний минь төргий. За энэ нийгмийн ажлын тухай гэдэг анхдагч хуулийн төслийг дэмжиж байгаа. За энэ хуулийн төслийг одоо боловсруулж их хурлд өнөөдөр хэлцэгсгийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан Саранжуулан гишүүн хамт өргөн мэдүүлсэн гишүүдээс талархал илэрхийлье. Хэлцэгсгийг дэмжиж ажлын хэсгийг байгуулад за нийгэмд одоо тусдаа үйл ажиллагаа явуулдаг гүнж төв, хөөрхөн зүрх гээд төрийн бус байгууллагууд байгаа. Эдрийг одоо дэмжих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж одоо өргөн хэлцүүлгийг нэх нийгэм тусдаа юм хууль ус холуу гэсэн юм хүлээлт бол үүссэн байна гэдгийг хэлээ. Тэгээд бас хуулийн төсөлд 20 гаруй саналыг бол би ажлын хэсгийн хууль төсөл өргөн баригчид бол хургуулсан байгаа. Тэгээд саналуудыг бас тусч ажиллахыг хүсье. За хэдэн зүгээр нэг юм тань мэдхэн шинжтэй асуултууд би Саранжуулан гүшнээс асууя. Тэгээ одоо ер нь яг хэдэн салбар, хэдэн байгууллагад нийт хэдэн нийгмийн ажилтан яг ажиллаж байгаа вэ? Энэ талаар мэдээллийг. За энэ хуулийн төсөл батлагдсанаар одоо тал талд байгаа нийгмийн ажилтнуудыг нэгдсэн бодлогоор одоо шийдвэрлэж чадах уу, хангаж чадах уу гэдэг. За энэ нийгмийн ажилтнуудын чинь зарим нь төрийн албаа агч байгаа. Зарим нь олон улсын байгууллагад ажиллаж байгаа. За энэ цалингийн зөрөөний асуудал ер нь өнөөдөр хэр байгаа вэ? Энэ цалингийн шатлал ангиллал нь өнөөдөр яаж зохицуулах таар байна? Энэ дээр одоо энэ хуулийн төсөл хэрхэн тусгагдсан талаараас юм тодорхой мэдээллүүдийг хууль санаачлагчаас асууя. Тэгээд нийт гишүүдтэй хэлэхэд бол одоо их чухал хууль байгаа шүү. Энийгээ бид бас хэлцэгсгээ дэмжиж ажлын хэсгийн төвшөнд бас илүү чамбааруулад батлах нь бол одоо энэ хаврын чуулганаар батлагдсан хуулиудын бас нэг гол хууль болох юм а гэдгийг одоо бас хэлээ. Тэгээд асуултандаа хариулт авъя. Баярлалаа. За хууль санаачлагч хариулъя. Отгоны Саранжуулан гишүүн хариулъя. За одоо төрийн үйлчилгээнд гэх юм уу 3000 гаруй нийгмийн ажилтан боловсрал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хууль зүйн салбарт ажиллаж байгаа. За энэ энэ салбарт ажиллаж байгаа 3000 гаруй нийгмийн ажилтнууд маань дундаж одоо цалингийнхаа тухайн салбарынхаа цалингийн дунджаас 60% бага цалинтай байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь тэдгээр энэ 3000 гаруй нийгмийн ажилтнуудын 60% нь өөр одоо бакалавр нь өөр мэргэжлэр сурсан ийм хүмүүс байгаа. За ажлын цалингийн ангиллал, зэрэглэл нь бүгдээрээ өөр. Хүн болгон өөр тий. Хүүхэд гэр бүл гэлийн нийгмийн ажилтан гэхэд ТÜ-м 4 зэрэглэлтэй 1.3 сая төгрөгийн цалин авдаг. Гэсэн эдэж тэр хүн дээр дунджаар 2000-аас 3000 хүн оногддог ийм ачаалттай. Хөдөлмөр халамжийн нийгмийн ажилтан ТЗ 8 гэдэг ангиллалтай мөн 1.3 сая төгрөгийн цалинтай. Гэсэн хэрнээ мөн маш их ачаалттай ажилладаг. Хөдөлмөр халамж аймаг сумд ажиллаж байгаа нийгмийн ажилтан болохоор ТЗ 9 гэдэг ангиллалтай цалин 1.3 сая төгрөгийн цалинтай. Засаг дарганы тамийн газар төрийн захиргааны хүрээнд ТЗ-ийн ангиллалд өөр нийгмийн ажилтнуудаас ажиллаж байгаа. За ингээд дөрвөн өөр салбарт 20 гаруй журмын дор одоо энэ 3000 гаруй нийгмийн ажилтан маш бага цалинтай, нийгмийн баталгаа багатай, ажлын байрны тодорхойлолт нь өөр бүгдээрээ өөр ийм байдаг. За дээрэс нь мэргэжлийн удирдлагаар хангадаг одоо тэр систем бас өөр байхгүй байна. Тэгэхээр орон нутгаас хамаарат ихэнх тохиолдолд манай нийгмийн ажилтнууд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд болохоор нийгмийн эрүүл мэндтэйгээ холилдоод ингээд яваад байдаг. Зарим тал дээр ажлын байрны тодорхойлолт дээр боловсролын салбарт байгаа нийгмийн ажилтнууд болохоор сэтгэл зүйчтэйгээ бас ингээд холилдсон нэг ийм олон нийтийн ойлголт талдаач тэр ажил олгогч талдаач тэр ажлын байрны тодорхойлолт талдаач тэр байгаа. Тэгэхээр энэ өөр шатлалтай ийм өөр нөхцөлд янз бүрийн ажил хийдэг нөхцөлд дунджаар ажилд орсон нийгмийн ажилтан 3 жилийн дараа ажлаа сольж байна. 3 жилийн дараа. Тэгэхээр энэ дээр өнөөдөр бид нар энэ нийгмийн ажил гэдэг мэрэгжлийг улсын тэргүүлэх мэрэгжил болгож зарлаад боловсролын зээлийн сангаас дэмжлэг үзүүлэх гэсэн чинь энэ дээр орох хүмүүсийн тоо жилээс жил багасж байгаа. Гэтэл энэ хүмүүсийн нуруунд дээр
нийгмийн халамж хамгааллын жил болгон гардаг 4-500 тэрбумын зардлыг яаж хүргэх вэ гэдэг асуудал явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хуулиар бол тэр мэргэжлийн холбоо гэдэг том бүлэг байгаа. Тэр холбоо нь өөрөө энэ дээрээ ажиллах энэ орон зайг нь бид нар дэмжиж эхлүүлж өгч байгаа. Энтэй холбоотой зохицуултууд нь дандаа мэргэжлийн холбоо дээр болон одоо тэр хоёр талд үндэсний хороогоороо засгийн газартайгаа ярилцаж хилцдэг, тодорхой давтамжтайгаар цалин, зэрэглэл, нийгэм баталгааны асуудлыг хүнддэг ийм зохицуултыг бас оруулж байгаамаа. За ер нь бол яг олон хүмүүс асуугаад байгаа лиценз гэдэг энэ шаардлага бол 30 он хүртэл бид нар энийг тавих бололцоо өнөөдөр бол байх байгаа. Яг бол 60% нь өөр мэргэжлэр сурж байгаа. За Баярбаатар гишүүн тодруулж асууя. Тэгээ хууль эрх зүйн хувьд бол яалтчгүй дутагдaltaй байгаа хууль зохицуулалтын хувьд бол мөн энэ нөгөө нийгмийн ажилтны ачаал гэдэг одоо гол асуудал байгаа даа. Өнөөдөр яг тухайн ажлын байрнаар нь очиод үзэхээр үнэхээр ачаалттай ажиллаж байгаа. Хүрэлцэхгүй байгаа. Тэгэхээр одоо энэ хууль бол одоо эрх зүйн зохицуулалт талаас нь ачааллыг яаж бууруулах вэ? Нэг нийгмийн ажилтныг тоог нэмэгдүүлэх зарчмаар бууруулах гэж байна уу? Эсвэл ажил чиг үүрэг хуваарийн талаар нь одоо өөр зохицуулалт хийж бууруулах уу? Салбар өөрийн гэсэн онцлогтой байгаа. Энэ дээр одоо бас яаж энэ хуулийн төсөл хэрхэн одоо бодлого гаргаж тусгаж ийнэ гэдэг талаар та хариулж өгөөч. За Саранчлагч гишүүн хариулъя. Хууль санаач. Тий. За нийгмийн ажилтны мэргэжлийн нийгмийн ажилтны эрэлт хэрэгцээ манад хангагдаагүй. Эрэлт хэрэгцээ ихтэй. Гэхдээ яг одоо ажиллаж байгаа оронтой нь бол хүрэлцэхгүй байгаа. Тэгэхээр хэрэв бид нар нийгмийн ажилтан гэдэг нөгөө хүнээ харахаас илүү бид нар нийгмийн ажлын үйлчлэгийг өнөөдөр харах болчиход байгаа байхгүй юу? Бид нар өнөөдөр мэс заслын үйлчлэгээ ямар дүрм журамтай, ямар одоо зөвлөлөөр гарсан тогтоолтой дүрмтэй үйлчлэгээ явдаг шиг нийгмийн ажлын үйлчлэгээ ч гэсэн тийм байх хэрэгтэй. Тэхийн тулд бид нар тэр оронтоон дээр байгаа тэр ажиллаж байгаа хүмүүсээ чадваржуулж аваад тэднийг холбоогоор дамжуул сургаад төртөө зөвшөлдөж ажилласнараа үйлчлэгээний чанар сайжраад ирнэ. Нөгөө талдаа энэ олон өөр ажлын байрын тодорхойлолт, цалин, баталгаа сайжраад ирэхээр ажлын байр илүү бат бөх болж ирэхээр энэ дээр ажиллах хүмүүсийн доо нэмэгдэх байх гэдэг ийм л зүйл батал харж байгаа. Тэгэхээр чиг үүргийг нь дахин сайжруулж томьёолж өгснөөрөө нийгмийн ажилтнуудын энэ ачаалал бол буурна гэдэг ийм л энэ хуулийн зохицуулалт ерөөсө чиг үүрэг нь илүү наривчилж өгж байгаа л гэдэг. За мөнгөн цагийн ган хууль гишүүн асуултаа асууя.